Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Та бүхэнтэйгээ математикийн 2 дахь тэл хичээлээрээ уулзаж байгаадаа баяртай байна. За өмнөх хичээлээр бид термометрийн заалтыг уншиж сөрөг тооны тухай мэдэж авсан. Өнөөдөр тэр хичээлээ сэргээн санацгаая. Одоо бүгдээрээ энд байгаа 3 термометрийн заалтыг уншицгаая. За А термометрийн заалтыг ажиглаарай. Термометрийн заалт тэгээс дээш 5 нэвж зайтай байгаа учраас 5 хэм дулаан гэсэн үг. Үүнийг 5 гэж тэмдэглэнэ. За Б термометрийг ажиглая. Термометрийн заалт тэгээс дээш 10 нэвж зайд байгаа учраас 10 хэм дулаан гэж уншина. Үүнийг 10 гэж тэмдэглэнэ. В термометрийн заалт тэгээс доош 10 нэвж зайд байна. Энэ нь 10 хэм хүйтэн гэсэн. Үүнийг хасах 10 гэж тэмдэглэнэ. За бидний мэдэх тоон шулуун тэгээс эхлээд баруун гар тийш үргэлжилдэг ийм тоон шулуун байна. Одоо энэ тоон шулуун дээр бүгдээрээ 3 термометрийн заалтыг тэмдэглэе. За эхний термометрийн А термометрийн заалт 5 хэм дулаан. За 5 гэж байгаа учраас энэ тоон шулуун дээр 5 дээр тэмдэглэе. А 5 дээр очлоо. За Б термометрийн заалт 10 хэм дулааныг зааж байгаа учраас 10 дээр Б гэж тэмдэглэе. Харин В термометрийн заалт хасах 10 буюу 10 хэм хүйтнийг зааж байгаа учраас энэ тоон шулуун дээр хаана тэмдэглэх вэ? Үүнээс үзэхэд хасах 10 гэдэг тоог тэмдэглэх ямар нэгэн тоон шулууны хэсэг бидэнд хэрэгтэй байгаа. Энэ нь тэгээс зүүн тийш үргэлжлэх тоон шулууны хэсэг байна гэсэн үг. Ингээд үүнийг бид сөрөг тоогоор энэ хэсэгт байрлуулдаг гэдгийг өчигдрийн хичээлээр үзсэн байгаа. За эерэг тоонууд маань 5 нэгж зайтай байгаа учраас сөрөг тоонууд мөн 5 нэгж зайтай байрлана. Одоо бүгдээрээ В термометрийн заалт болох хасах 10 буюу 10 хэм хүйтэн гэдгийг сөрөг тооноос хасах 10 дээр тэмдэглэж болж байна. За ингээд агаарын хэмийг бид уншиж сурсан байгаа. Одоо бүгдээрээ эдгээр зургийг ашиглаад агаарын хэмийг тодорхойлъё. За эхний зургийг ажиглаарай. Энэ зураг дээр өвлийн улиралд хүүхдүүд дулаан хувцастай байгаа учраас 18 хэм дулаан байх уу, хүйтэн байх уу гэдгийг бид ялгаж тэмдэглэх хэрэгтэй болно. За мэдээж өвлийн улирал учраас 18 хэм хүйтэн байгаа. Үүнийг яаж ялган тэмдэглэх вэ? Хасах тэмдгээр өмнө нь тавьж сөрөг тоог илэрхийлдэг гэдгийг өчигдрийн хичээлээр үзсэн учраас хасах 18 гэж тэмдэглэлээ. Дараагийн зураг ээж охин 2 дулаан цагт голын ирэг дээр байгаа учраас энэ 27 гэдэг тоо дулаан агаарын хэмийг тэмдэглэж байгаа. Ингэхээр 27 хэм дулаан гэсэн үг байна. Дулаан хэмийг тэмдэглэхдээ зөвхөн тоогоор тэмдэглэдгийг бид мэдэж авсан. За дараагийн зураг болох зайрмаг байна. Ингэхээр зайрмгийг ямар хэмд хадгалдаг вүлээ? 15 хэм хүйтэнд хадгалдаг. Ингэхээр 15-ын өмнө хасах тэмдэг тавьж 15 хэм хүйтэн гэсэн утгыг илэрхийлж байна. Одоо бүгдээрээ эерэг сөрөг тоог тоон шулуун дээр хэрхэн тэмдэглэх тухай дэлгэрэнгүй мэдэж авцгаая. Сурах бичгийн 88 дугаар хуудасны 367 дугаар бодлогыг гаргаарай. За энд 4 термометрийн заалтыг үзүүлсэн байна. За бид термометрийг ихэвчлэн босоо байрлалтайгаар хэрэглэдэг. Харин энэ зураг дээр хэвтэй байрлуулсан нь бидний түрүүний ярьсан тоон шулуунтай төстэй болж байна. За эхний термометр 12-ыг зааж байна. Энэ нь тэгээс баруун гар тийш 12 нэг зайд байрлаж байгаа учраас 12 хэм дулаан гэсэн үг байна. Түүний баруун гартлын термометрийг ажиглая. 2 дахь термометр дээр ажиглаарай. За энд
термометр 27 хэмийг зааж байна. Энэ нь тэгээс 100 гар тийш байгаа учраас хасах 27 хэм буюу хүйтэн агаарын хэмийг илэрхийлж байгаа юм байна. За 3 дахь термометрийг ажиглая. Энд термометрийн заалт 15 дээр байна. Гэхдээ тэгээс 100 тийш байрлаж байгаа учраас энэ нь 15 хэм хүйтэн гэдгийг илэрхийлж байна. За 4 дахь термометр. Энэ термометрийн заалт тэгээс 100 тийш 5-ыг заасан байна. Ингэхээр энэ нь 5 хэм хүйтэн буюу хасах 5 гэсэн тоогоор тэмдэглэгдэжээ. Дахиад бүгдээрээ нэг тасгал хийцгээе. Та бүхэн сайн ажиглаарай. Тоон шулуун дээр ногооноо, саарлаа, алгаа гэдэг 3 мэлхий яг тэг цэг дээр уулзалтжээ. Эдгээр мэлхийнүүдийн гэр хаана байгааг бүгдээрээ олцгоё. Саарлаа мэлхий тоон шулуунаас баруун тийш 1, 2, 3, 4 нэгж үсэрч гэртээ ирлээ. Тэгвэл саарлаа мэлхийнийгээр 4 дээр байрлаж байгаа юм байна. За ногооно мэлхий тоон шулууны эхнээс баруун гар тийш 1, 2 нэгж үсэрлээ. Инхээр ногооно мэлхийнгээр тоон шулууны 2 дээр байрлаж байгаа юм байна. За одоо алгаа мэлхий тоон шулууны эхлээс 100 гар тийш 1, 2 нэгж үсэрлээ. Инхээр алгаа мэлхийнгээр тоон шулууны хасах 2 дээр байрлаж байгаа юм байна. За мэлхийнүүдийн гэрийг харахад эдгээрээс саарлаа мэлхий хамгийн хол буюу 4 нэгж зайд. Харин ногооно мэлхий 2 нэгж зайд. Алгаа мэлхий түүнээс эсрэг тийш буюу 100 гар тийш 2 нэгж зайд байрладаг юм байна. За эндээс харахад алгаа мэлхийнгэр хасах 2 дээр, ногооно мэлхийнгэр 2 дээр, саарлаа мэлхийнгэр 4 дээр байрлаж байгаа юм байна. За одоо хүүхдүүдээ мэлхийнүүдийнхээ нэрний эхний үсгийг бичээд ард нь байрлаж байгаа тоог тэмдэглээрэй. Алгаа хасах 2, ногооно 2, саарлаа 4. За үүнээс үзэхэд эерэг тоонууд тоон шулуун дээр тэгээс баруун гар тийш, харин сөрөг тоонууд тэгээс 100 гар тийш байрладаг юм байна. Одоо бүгдээрээ эерэг сөрөг тоог тоон шулуун дээр хэрхэн тэмдэглэдэг тухай үргэлжлүүлэн танилццгаая. За тоон шулуун дээр эерэг сөрөг тооны зааг буюу тоон шулууны эхлэл тгийг тэмдэглэнэ. За түүнээс баруун гар тийш 1 нэгж зайд 1, зүүн тийш 1 нэгж зайд хасах 1 байрлаж байгаа юм байна. За хүүхдүүдээ та нар өмнө нь тоон шулуун бэлтсэн байгаа. Үүн дээрээ тоон шулууны эхлэл болох тгийг мөн баруун гар тийш 1, зүүн гар тийш хасах 1 гэсэн тоонуудыг байрлуулаарай. За тоон шулууны эхлэлээс зүүн гар тийш хасах 2, харин баруун гар тийш 2 байрлаж байна. Энэ мэтчлэнгээр тоонууд тоон шулууны эхлэл тгээс ижил нэгд зайд эерэг сөрөг тоонууд байрлах юм байна. Хос хосоороо байрлаж байгааг харж байгаа бах. За би тоон шулуун дээрээ эерэг сөрөг тоогоо байрлууллаа. Одоо бүгдээрээ эерэг сөрөг тоонуудыг тоон шулуун ашиглан хэрхэн жишдэг болохыг ажиглаж мэдэж авцгаая. За одоо багш нь тоонууд хэлнэ. Үүнийг дэвтэртээ зэрэгцээд бичиж дараа. За эхлээд 2 ба 3. Аль нь их вэ? 3 нь их. Тэг ба 1. Аль нь их бол? 1 нь их вэ? Хасах 1 ба тэг. Мөн тэг нь их вэ? Хасах 5 ба хасах 2. Хасах 2 нь их вэ? Хасах 3 ба 3. 3 нь их байна. За хүүхдүүдээ одоо жишсэн тоонуудаа ажиглаад эдгээрт ямар нэгэн ижил шинж байгааг олж харцгаая.
Үүнээс ажиглахад тоон шулууны баруун гар талд байрлах тоонууд зүүн гар талд байрлах тооноосоо их байгааг та бүхэн олж ажигласан баг. Дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. Тоон шулуун дээр тэмдэглэгдсэн тоонуудын баруун гар талын тоонууд их байна. За зүтэй. Одоо бүгдээрээ сурах бичгийн 88 дугаар хуудасны 358 дугаар бодлогыг харцгаая. За энд Улаанбаатар хотын цаг агаарын хим саруудад ойролцоогоор хэд байсныг хүснэгтээр үзүүлжээ. 10 сард шөнөдөө ойролцоогоор тэг хим дулаан, өдөртөө 8 хим дулаан байна. Ингэхээр өдөртөө илүү дулаан байжээ. За 11-р сард өдөртөө тэг хим, шөнөдөө 12 хим хүйтэн байна. Энд өдөр нь мөн дулаан буюу тэг нь 12-оос их байгаа юм байна. 1-р сард шөнөдөө ойролцоогоор 20 хим хүйтэн, өдөртөө ойролцоогоор 12 хим хүйтэн байна. За инхээр 12 хим өдрийн агаарын температур дулаан байна. За одоо бүгдээрээ 1-р сард шөнөдөө 20 хим хүйтэн, 12 дугаар сард өдөртөө 2 хим хүйтэн байсныг харьцуулъя. Ингэхээр хасах 20, хасах 2. Хасах 2 нь их байна. Яагаад вүлээ? Тоон шулуун дээр хасах 2 нь хасах 20-осоо тэгд илүү ойр байгаа учраас их байна. Ингэхээр тоон шулуун дээрх тоог жишгтэй аль тоон тэгд илүү ойр байна, тэр тоон их байдаг гэдгийг эндээс харж болох нэ. За мөн 11-р сард шөнөдөө 12 хим хүйтэн, 1-р сард өдөртөө 12 хим хүйтэн байна. За энэ хоёулаа тэнцүү. Ижилхэн байгаа учраас тэнцүү гэж тэмдэглэх нэ. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ самбар руу анхаарлаа хандуулцгаая. За энд янз бүрийн нөхцөлд байрлуулсан термометрийн загварыг тавьсан байна. Эдгээрийг ажиглаад бүгдээрээ термометрийн заалт хэдийг зааж байгааг уншия. За эхний термометр тэгээс доош 5 химийг зааж байна. Энэ нь 5 хим хүйтэн гэсэн үг. Тэгэхээр үүнийг хасах 5 гэж тэмдэглэнэ. Дараагийн термометрийг ажиглая. Тэгээс дээш 12-ыг зааж байна. Тэгэхээр энд 12 хим дулаан гэсэн үг байна. За энэ тэгээс дээш 5 химийг зааж байна. Энэ нь 5 хим дулаан гэсэн үг. 5 гэж тэмдэглэнэ. За дараа нь тэгээс доош 20 химийг зааж байна. Энэ нь 20 хим хүйтэн гэсэн үг учраас хасах 20 гэж тэмдэглэнэ. За дараагийн термометр тэгээс доош 10-ыг зааж байгаа учраас 10 хим хүйтэн гэсэн үг. Ингэхээр хасах 10 гэж тэмдэглэнэ. За энд тэгээс дээш 30-ыг зааж байгаа учраас 30 хим дулаан гэсэн үг. Ингэхээр 30 гэж тэмдэглэнэ. За эдгээр тоонуудыг ажиглаад бүгдээрээ хамгийн хүйтнээс эхлэн өсөх ирэмбээр термометрүүдэд байрлуулъя. За ажиглаараа хамгийн бага буюу
хамгийн их хүйтэн хэмийг илэрхийлж байгаа термометр аль нь вэ? За эндээс харъя. Тэгэхээр хамгийн бага тоог олохдоо тэг тооноос хичнээн их олон нэгж зайтай байгаагаар нь илэрхийлж таньж олно. За эндээс харахад хасах 20 хэм хамгийн хүйтнийг буюу хамгийн бага тоон байна. За дараагийнх нь хасах 10 гэдэг нь үүний дараа. За дараа нь хасах 5. За дараагийнх нь энэ гурваас хамгийн бага нь 5. Дараагийнх нь 12. Тэгээд 30. За тэгэхээр бид эерэг сөрөг тоог ирэмблэлээ. Багаас нь их рүү нь ирэмбэлсэн. Уншия. Хасах 20, хасах 10, хасах 5, 5, 12, 30. За энийг дэвтэртээ тэмдэглээрэй. За үүнийг та бүхэн тоон шулуунаа зураад гэртээ бас тоон шулуун дээр байрлуулж үзээрэй. За одоо бүгдээрээ тоон шулуун ашиглахгүйгээр тоонууд маань тэгээс хідэн нэгж зайд аль чиглэлд байрлаж байгааг санаад дараах тоонуудыг жишцгээе. За эхний тоо багштайгаа зэрэгцээд бичээрэй. 14, 41. За аль нь их вүлээ? 41 нэг. За одоо тэгвэл хасах 14, хасах 41. За энэ хоёр тооны аль нь их байх вэ? За тоонуудаа сайн ажиглаарай. Хоёулаа сөрөг тоо байна. Аль нь тоон шулууны эхлэл тэгээс илүү хол байрлах вүлээ? За 41 тоон шулуунаас илүү хол байрлах учраас бага, харин хасах 14 нь их байх нэ. За хүүхдүүдээ саяны 2 жишг үйлдэлээ сайн ажиглацгаая. Эхний үйлдэл эхний тоо 14 байна. За дараагийн үйлдэл эхний тоо хасах 14 байна. Эхний 2 дахь тоо 41 бол дараагийн 2 дахь тоо хасах 41 байна. Гэхдээ энэ хоёрыг жишсэн жишэлтийг ажиглахад эсрэг байна. Яагаад ийм болов гэдгийг бодоорой. Хасах 14 их байгаа нь тоон шулуун дээр хасах 41-ээс тэгдээ илүү ойрхон байгаа. Ийм учраас хасах 41 нь бага, хасах 14 нь их юм байна. За дараагийн тоо 50, хасах 50. За энэ хоёр тоог ажиглая. Хоёулаа 50 байна. Гэхдээ ялгаа нь нэг нь эерэг, нэг нь сөрөг тоо байна. За тэгвэл тэгээс аль чиглэлд байрлаж байгааг саная. 50 тэгээс баруун гар тийш байрлана, харин хасах 50 зүүн гар тийш байрлана. Ингэхээр хасах 50 нь бага, 50 нь их юм байна. За дараагийн тоо. Хасах 100. Тэг. За энэ хоёр тооны аль нь их, аль нь бага болохыг бодоорой. Тэг бол тоон шулууны эхлэлдээ байдаг. За энэ хасах 100 гэж байгаа учраас тэгээс аль чиглэлд байрладгийг саная. Хасах 100 бол тоон шулууны эхлэл тэгээс зүүн гар тийш байрладаг учраас тэгээс бага тоо байна.
За ингээд өнөөдрийн хичээлээр хүүхдүүд та нар эерэг сөрөг тоог тоон шулуун дээр хэрхэн тэмдэглэдэг. За мөн тоон шулууны ашиглан жишиж эренбэлд сурлаа. Өнөөдрийн хичээл хүүхдүүд та нарт сонирхолтой бас ойлгомжтой байсан гэдэгт итгэж байна. За хүүхдүүдээ одоо гэртээ давтах асуултаагаа танилцъя. Сурах бичгийн 88 дугаар хуудас 359 360 дугаар бодлого. Мөн дээр нь 89 дугаар хуудасны 362-ын хүснэгтийн загвартай төстэй доорх хүснэгтэд 2 дугаар сарын 5-наас эхлэн 5 хоногийн цаг агаарын мэдээг тэмдэглээрэй. Ингэхдээ Улаанбаатар хотын болон өөр нэг аймаг хотын нэрийг бичээд тэдгээрийн өдөр шөнийн агаарын хэмээг тэмдэглэж харьцуулж ажиглаарай. Хүүхдүүдээ дараагийн хичээлээр иргэн уулзлаа. Баяртай.